одоо ингэ бодоход бид нар Late Night Talk Show-г бол 40 дугаар хийсэн байдаг. Тэгээд зочдоо мориулж исэн тохиолдол байдаг. Тэр зочны маань нэг удаа хэлж исэн нь болохоор би амар шаардсан байна. Үнэхээр уучлаарай гэж хэлжсэн. Тэгээд яг өмнөх оройн амар шоудсан юм шиг байгаа. Тэгээд яг нөө бичлэгтээ өдөр амар шаардсан байна. Тэгээд би одоо энэ бүр амар царайтай байна. Очиход айгүй хэцүү байна, уучлаарай гэж хэлжсэн. Сайн байна уу? Намайг Мишель гэдэг. За одоогийн байдлаар өөрөө хуваараа хөтлөгч хийдэг. За түүнээс гадна Улаанбаатар хотод зохиогддог 7 хоног болгоны хамгийн олон оролцогчтой Quiz Night асуулт хариултын ивентийг одоо зохион байгуулж хөтлж авч явдаг. За хамгийн анх ер нь бол өөрийнхөө сонирхлоор хөтлөх болон тайсны ажил хийж эхэлсэн. За тэгээд анх бол ерөнхийдөө өөрөө ивент зохион байгуулах сонирхол дээрээ суурилаад янз бүрийн төрлийн одоо cover night-аас ахуулаад янз бүрийн ивент зохион байгуулдаг байсан. За тэгээд хамгийн анх бол Quiz Night гэж энэ одоо асуулт хариултын pub quiz стилийн төрлийн ивентийг хөтлөж гэдэг саналыг цирк дээр ажилладаг байсан Kron гэдэг Browse гэдэг тийм одоо уушийн газар дээр ресторан өөрсдийн зохион байгуулдаг ивентийг хөтлөж гэдэг анх санал ирж ирсэн. Тэгээд тэндээс жил хагас за нэг 2 жил орчим хөтлсөний дараа тэр газар маань энэ хөвөл ажиллагаа зогсоосон. Тэгээд ерөнхийдөө нөө оролцогчдын community үүссэн байсан учраас энэ ивентийг үргэлжлүүлж зохион байгуулаач гэдэг энэ оролцдог quizд оролцдог хүмүүсийн бас хүсэлтээс суурилж одоо манай өнөөдрийн UB Quiz Night гэсэн ивент маань өнөөдөр хүртэл явж эхлэл болж ирсэн. Өөрөөр хийх гэдэг зүйл баг байхгүй хаа. Яг гэвэл өнөөдрийг хүртэл алдаа оноо одоо сорилт те энэ бүх зүйл тулгарсан зүйлс маань өнөөдрийн хэмжээнд яг Quiz Night гэдэг энэхүү ивентийн одоо хүмүүсийн сонирхлыг татдаг энэ болтлоо одоо өөрчлөлт хувьсэл бүх юмнууд нь явагдаад ирсэн. Яг мэдээж анхан үедээ хэцүү санагддаг байсан асуудал маань манай хувьд venue айгуу чухал байсан. Одоо зохион байгуулагдах газар тийм тэр өөрөө ялангуяа хотын төвийн байршилт баймаар байдаг. За тэгээд цаашлаад бас олон хүн олон залуучуудыг хамруулах юм сонирхолтой байгаад байдаг. Техникийн шаардлагууд бас байгаад байдаг. Энэхүү зүйлүүд нь нэг дор давхцдаг газар олдоход айгүй хэцүү байсан. Тэгээд яг тухайн үед бол одоо мөрөддөг гэх юм уу? Өөрөө нэг юм гоё том юм одоо үйл ажиллагаа зохион байгуулах боломжтой, ивент зохион байгуулах боломжтой газартай болоод тэндээ өөрийнхөө хүслээр яг энэ одоо ивентийг хийдэг болох юмсан гэдэг юм мөрөдөл байдаг байсан. Гэхдээ одоо тэгээд дахиж эхлэх боломж байсан ч гэсэн тэр бол өөрөө хамгийн чухал зүйл биш юм байна гэдгийг бол ойлгосон л да өнөөдөр хүртэл зохион байгуулж байгаа хугацаанд. Зохион байгуулагч талаасаа гэхээс илүү манай ивентийн онцлог өөрөө юугаараа ялгардаг юм бэ гэдгийг бас quizд оролцдог залуучууд бас илүү хэл тодорхойлох болов гэж бодож байна. Яг өөрсдийн зохион байгуулдаг за хөтэлдэг талаасаа энэ ивентийн хамгийн гоё зүйл юу вэ гэхээр за нэгдүгээр мэдээж өөрийнхөө дуртай ажиллаа хийж байгаа одоо өөрөө тайзан дээр ажиллах сонирхолтой учраас тэрийгэ хийж байгаа маань таатай байдаг. Түүнээс гадна оролцогчдын нөгөө нэг асуултанд хариултаа явуулчаад эргээд зөв хариултыг сонсох момент өөрөө хамгийн гоё хэсэг байдаг. Тэгээд яг нөгөө зөв хариулсан хүмүүс баярлж байгаа эсвэл яг нэг ам үлцэн алдсан хүмүүс харамсаж байгаа тийм нэг тэр моментод өөрөө хамгийн яг нөгөө зохион байгуулагч талаасаа харахад хамгийн гоё хэсэг байдаг. Тэгээд баг дотроо хоёр хариултан дээр ингэж одоо маргалдж байгаа буруугаа явуулсан тохиолдолд би хэлээ үздэй гэдэг иймэрхүү зүйл хүртэл одоо багийнхан дунд айгүйх ажиглагддаг. Тэгэхээр яг энэ ивент нь өөрөө entertainment төрлийн ивент хийдгээр мөн ч гэсэн давхар түрүү хэлсэнчлэн одоо эргээд тэнд нэг хүн орой багаараа оролцоо сууж байгаа ч гэсэн тухайн хүн оройдоо 30-аас 40 одоо тодорхой асуултын хариултыг мэдээд гарч байгаа гэдэг өөрөө тодорхой хэмжээнд үлдцтэй байдаг. Тэгээд залуучууд ер нь бол зүгээр нэг пабд суугаад нэг шар хариг уух, тэ найзуудтайгаа юм яриад хапуу халаад суухаас илүүтэйгээр quizд очиж оролцоод магадгүй өөрөөсөө сайн оролцож чадвал тэндээс шагналын мөнгө хожоод гарах боломжтой байдаг болохоор бас эргээд оролцогчдод бас сонирхолтой байдаг болов уу гэж байна. Одоо яг бага бүрдүүлээд хамгийн анх бизнес одоо энэ ивентийг өөрсдөө бие дагаа зохион байгуулж эхэлж ирсэн үе маань өөрөө яг хамгийн одоо шалгууртаа тулгарч ирсэн үе байсан л да. Тэр үед ерөнхийдөө манай багийн гишүүн одоо яг гол хамтрагч бит хоёр маань өөрсдөө айгу бага насны хүүхдүүдтэй байсан. Тэгээд одоо тэр чинь дөнгөж баг нялх хүүхдтэй болохоор ингээл амьдрал ах өдөр тутмын зардал гэдэг бүх зүйлүүд байдаг хэрнээ
event маань өөрөө тогтворжаагүй дөнгөж эхлэл шатан дээр явж исэн болохоор тодорхой хэмжээний спонсор байгуулга гэдэг ч юм уу орлого олох тэр нэг их усүр маань бий болоогүйсэн. Гэхдээ 7 хоног болгон тасралтгүй event үргэлжлүүлэхийн тулд бид нэр энд цаг хугацаа зарцуулах болон одоо өөрсдөөсөө гаргаж болох эрсдлүүдээ бүгдийг нь үүрээд явж исэн үе бол хамгийн том челленжтэй үе байсан. Тэгээд энд одоо багийн гишүүд маань өөрсдөө эндээ бас итгээд за цаашлаад бас гэр бүлийн хүмүүс маань ч гэсэн энэ тал дээр бас итгэж явж исэн тасралтгүй event үргэлжлүүлэх хамгийн гол суурь бас. Тэгээд тэрний ч хүчээр нэг ч удаа одоо event таслаагүй үүднээс өнөөдөр хүртэл явсан маань энэ бизнесийн одоо энэ хэмжээнд одоо залуучдын сонирхлыг татж байгаа бас боломж бүрдүүлсэн одоо гол суурь нь болоо гэж бодож байна. Тэгээ өөрөө яг team төрлийн нэг 7 хоног болгоныхоо одоо ажиллаараа цалин авдаг байсан. Тэгээ дараа нь хүмүүсийг цалинжуулж эхлээд за эргээ тэгээд тодорхой хэмжээнд одоо ашиг хүртэх гэдэг ч юм уу. Тэгээ иймэрхүү төрлийн мэдрэмжүүд бол илүү сонин мэдрэмж байсан л да. Энэ өөрөө одоо байгууллагад ажиллаад авч исэн цалингаас илүү амттай. Тэрний хэмжээнээс үл хамааран их вэ бага вэ гэдгээсээ хамааран илүү амттай байсан. За тэгээд залуучуудыг бас үнэлэмжийг өргөлж сайн байлгах гэсэн гэдэг тал дээр бид нэр ажилладаг. Ялангуяа манай ивент дээр бол цагийн ажиллаар хүмүүс их ажилладаг. Яг нэг бүтэн цагийн ажилтан цөөхөн байдаг л да. Тэгэхээр яг тэр талаасаа бол залуучуудыг илүү одоо энэ хийж байгаа ажилдаа сонирхолтой байгаад дээр нь тодорхой хэмжээний орлоготой байлгах гэдэг энэ нөхцөл байдлыг бүрдүүлэх нь таатай мэдрэмж байдаг. Одоо манай UB Quiz Night event маань дараагийн алхмаа ерөнхийдөө төлөвлөд явж байгаа. Тэр нь юу вэ гэвэл бид нэр контент бүтээх төлөвлөгөө гаргаад явж байгаа. Тэгэхээр яг Quiz Night гэдэг энэ асуулт хариултын event нь өөрөө тодорхой хэмжээнд одоо entertainment төрлийн event ч гэсэн нөгөө талдаа бас оюунлаг төрлийн event болж явдаг. Одоо асуулт хариулттай мэдлэг дээр суурилсан, за тэгээ цаашлаа лог сэтгэлгээн дээр суурилсан одоо челленжийг оролцогчдод өгч явдаг болохоор бид үүнийг бас телевизээр болон дэлгэцээр за сошиал дээр бас явдаг контент болгож гаргаж хөгжүүлэх тийм сонирхолтой байгаа. Тэгэхээр яг entertainment төрлийн шоунууд бол маш олон болсон байна. Тэдний донд бас мэдлэг хүндээс үлдэх боломжтой төрлийн контент болгож ажиллахаар ерөнхий төлөвлөгөөнд орцсон явж байгаа.